За сайн байцгаана уу. Үстэй яриа подкастын маань дахин нэгэн дугаар эхлэх гэж байна. Энэ удаагийнхаа подкастаар би нэг супер эмэгтэйг урьж оролцуулж байна. Тэгээд Цингүүнэ, тэгээ Cornell Tech-д MBA хийдэг, Австралийн 6 өөр газарт ажиллаж байсан дижитал маркетер. Ийм эмэгтэйтэй өнөөдөр маш сайхан подкастыг хийх гэдэг бэлэн болсон байна. Бидэндээс өөрийгөө танилцуулаач. Тэгээд яг одоо ямар төсөл дээр яаж ажиллаж байна? За намайг подкастнда хүлээж авсан баярлалаа. Миний нэрийг Амбатрин Цингүүнэ гэдэг. Тэгээд би ер нь бол Cornell Tech-ийн MBA програмд яг одоо 2 семестрээ дуусгаад 1 семестр үлдсэн байгаа. Тэгээд сүүлийн 6 жил ер нь яг дижитал маркетер дагнаад тэгээд их хвчлэн финтех, технологи, тэгээд ер нь property technology business ингэж ажиллаж исэн. Тэгээд Австралиас ер нь бол ишээ магистраа хийх гэж хүж ирээд байж байгаа. За 6 жил Австралид байсан гэдэг жаа шүү дээ. 6 жилийг ажиллаад тэгээд 3 жил сураад нийтдээ бараг 10 жил. 10 жил. Тэгээд Австралид ажиллаж исэн туршлагаасаа хуваалцвал тэгээд яагаад заавал Cornell Tech-ийг бас одоо Австралиас наашаа сонгох болов? Ямар шалтгаан бас байв? Ер нь яг би Австралийн анх ирэхдээ эдийн засаг тэгээд олон улсын бизнесээр суралцаад тэгээд төгсчөөд ер нь бол бизнес тэгээд нөө creative гоё арт ингээд ямиг ингээд холбосон ажил юу байна гэж бодоод тэгээ яг маркетинг ер нь бол гоё дизайн тэгээд ер нь бизнесийн ингээд нөө гоё холбосон болохоор анх яг ингээд маркетинг ажилд ер нь бол apply хийж эхэлсэн. Тэгээ яг төгсчөөд ер нь бол нөө Австралийн байнгын орсон суугч тэгээд ер нь иргэншил байхгүйсэн болохоор амар хэцүү байсан. Тэгээ амар олон компанид ингээл ямарсан CV явуулаад сүүлдээ за ямарсан одоо төгссөн ч гэсэн ер нь internship бас apply хийж үзьгээд тэгээд Австрали болохоор зарим internship-д нь ямарч ингээд нөө төлбөр авахгүй зүгээр л ингээл ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээ volunteer маягаар ажиллаж байсан. Тэгээ ямарсан анх нэг тийм volunteer маягийн юмд apply хийгээд тэгсэн чинь яг нөө юу тэнд ажиллаж исэн нөө яг маркетингийнх нь нөө эмэгтэй нь болохоор жирэмсэн. Тэгээд maternity leave дээр явцсан. Тэгээд за ер нь бол чамааг бараг ингээд full timer авчигээд. Ямар гоё. Тэгээд яг анхныхаа тийм ажилд яг digital marketing нөө юу assistant тэгээд яг орж исэн. Тэгээд тэнчнээс дараа marketing coordinator, marketing manager, тэгээд digital campaign management гэсэн. Ямар гоё юм бэ? Тэгээ шат дарааллаад өсөөд явж байгаа шүү дээ. Яг тэр болгонд ингээ шилжилтүүд хийгдэж байхад ур чадваруудаа хэрхэн ингээ дээшлүүлж ийсэн бэ? Ер нь бол ингээд компаниас шалтгаалаад жоохон өөр байсан. Гэхдээ ямар ч ер нь хамгийн миний бодлоор чухал юм болохоор хүний харилцаа. Тийм яг stakeholder management гэх тийм яаж хүмүүстэй харьцаж чинь тэр амар чухал. Тэгээд яг сурыг гэвэл бүх лэмээр амархан сурж олно. Бас нэг хандлага гэх юм уу те би яг энэ компанид яаж өөрийнхөө хувь нэмрийг сайн оруулах уу гэдэг бодлоос үүдэл ингээл сурч чадваруудыг эзэмшээ явж байсан байна те. За тэгээ яг одоо Cornell Tech-д өөр монгол оюутан байна уу? Би л ер нь одоо оюутан юм байлээ. Ямар гоё юм бэ. Одоо яг Cornell Tech-д орж исэн одоо тэр мөчүүдийг хуваалцвал яг ямар амар их шалгууруудыг давав. Тэрний тулд ямар dedication хийв. Тэ. Анх харин яг MBA хийгээд бараг 3-4 жилийн өмнө бодож эхлээд тэгээд сургуулиудаа судлаад тэгээд MBA их сургууль болохоор зүгээр traditional 2 жил MBA байдаг. Тэгээд одоо болохоор технологи, химэл оюун ухаан, ер нь амар ингээд hot topics тэгээд ер нь бол энд ингээд яг орийгээд тэгээд яг technology management MBA судлаа. Тэгээд Cornell Tech, NYU, Stern Tech MBA гээд яг тэр хоёр top US-тэйсэн. Тэгээд Австрали болохоор нөө University of New South Wales гээд тэрүүнд бас яг нэг MBA байсан. Тэгээд тэр нь бас яг ингээд програмын харахаар яг миний хүсэж исэн зүйл байгаагүй болохоор ямарсан Cornell-ийг зэрэгээл. Тийм. За тэгэхээр одоо яг ямар шалгууруудыг авч чинь мэдээж одоо эссе бичих ч юм уу ярилцлаганд орох одоо тэр чинь аягүй их өрсөлдөөн байгаа шүү дээ. Одоо Cornell Tech-д орохын тулд дэлхийн өнцөг болон бүрээс одоо талентууд ингээл маш их өрсөлдөөн бас явж байгаа ах тий.
Ямар ч ихлээд юу туршлагаа ингээ хөрмөтлүүлээд бас нөө leadership-ээ ингээ юу display хийж харуулад тэгээ юу нэг яаж ингээ өссөн байна, ямар ингээ project-ууд ингээ өөрөө ингээ юу lead хийсэн байна гэд тэрийг ингээ сайн бодоо. Тэгээ бас юу хоёр ингээ нөө хүмүүсээс referral авах хэрэгтэй. Зөв. Тий. Хинээс авч ирсэн бай тухай үед. Тий. Би нөө юу анх бүр яг хамгийн анхныхаа ажилдаа байж хат нэг Sylvia гээд нэг эмэгтэйтэй ингээ нөө юу social media-гийн талаар ингээ хамт ажиллаж исэн. Гэхдээ тэр эмэгтэй болохоор манай нөө юу компанид яг ажиллаж байгаагүй. Одоо манай компани одоо social media ингээ хариуцж исэн гэсэн үг. Тэгээ тэр эмэгтэйтэй ингээ тараа тэгээд тэр эмэгтэй болохоор бас өөрөнгөсөө MBA хийжсэн. Тэгээд янз бүрийн ингээ нөө юу компани байгуулах, entrepreneur, team owned юу нэг амар passionate. Тэгээ яг тэр эмэгтэйтэй нийлээд юу миний хоёр дахь ажил болохоор digital coordinator гэдэг маркетинг. Тэгээ би юу Австралийн BizPay гэдэг нөө fintech яг ажиллаж исэн. Тэгээд яг тэр эмэгтэй болохоор намайг ингээ баг анх ажилд орсноос одоо хүртэл ингээ мэдж байгаа. Харилцаатай. Тэгээ миний ментор гэсэн үг. Тэрнээсээ ямар ч сан хамгийн анхныхаа referral-ыг аваад тэгээд хоёрт нь болохоор заавалчгүй яг ингээ одоо хамт ажиллаж байгаа менежероос авах нь илүү зөв байт юм билээ. Яг тэгвэл яг одоо ямар ажил хийж байгааг яг мэдж байгаа хүн болохоор яг ур чадварыг шиг бодтой үнэлж өгөх хүн байна гэсэн үг шүү дээ. За хоёулаа одоо ингээл да одоо Монголд эргээд Монголд одоо ингээл бизнес дөнгөж эрхлэж байгаа. Эсвэл нэг амар гоё санаа олцсон хүн байлаа гэж бодъё. За би одоо энийг бизнес болгоё гэж бодож ивэл яг ямар алхмуудыг тэр хүн хийгээсэ гэж боддог вэ? Эсвэл хийх ёстой ч гэдэг ч юм уу те. Тэр тал дээр юу гэж бодож байна? Тийм, ер нь л ингээ Cornell Tech сурж байхад яг team ууд ингээ заадаг яаж яг бизнес эхлүүлэх вэ? Яаж ингээ бизнесийнхаа зөв айдиаг олох вэ гэд. Тэгээ энд янз бүрийн дижитал ингээ бүтээгдэхүүн, product management гэд бас team ингээ юу хичээл суусан. Тэгээд ер нь бол яг манай багш хэлэхдээ болохоор хүмүүсүүд ингээ янз бүрийн айдиатай байж олно. Тэгээд яг ингээ хийх нь л чухал тий. Яг ингээ action take хийх нь. Тийм болохоор ямар ч ингээд ямар product байна, хин манай product-ыг ашиглах вэ? Тэрийг ингээд сайн research хийгээд тэгээ ер нь бол яг хамгийн чухал юм ингээд өөртөө гараад хийн тэгэл нөгөө fail хийн суралцсан тэгээл явах хэрэгтэй. Тэр л чухал юм билээ ер нь бол. Тийм байна тий. Яг одоо үйлдэл аваад тэгээ тэрэн дээр алдаа гараад тэрийг засаж залруулад явах. За эсвэл хурцтай гэсэн үг. Хурцтай байх хэрэгтэй юу тий. Одоо жишээлбэл хүн бас ингэж эргэлзэж болно л да. За би хувийн бизнесээ хийгээд явах уу? Эсвэл ингээд нэг компанид ажиллаад явах нь дээр үуч гэдэг ч юм уу те. Магадгүй одоо ингээ өөрөөсөө чек асуултууд асуугаад тэрийгэ шийдэх ч гэдэг ч юм уу. Тэр тал дээр одоо сонссон гоё зөвлөгөө ч юм уу. Тийм юм байна. Миний бодлохоор ямар ч сан эхлээд ямар нэгэн компанид ажиллаад туршлага хөрөмтлүүлэх нь илүү important гэж яг бодож байгаа. Тий. Яа тэгвэл ямар ч сан ингээд problem solving эднэр дээр болохоор яг ингээд жинхэнэ ингээд амьдралаас тэг яг жинхэнэ clientтэй ажиллаж ийж яг ингээд сурж байгаа. Тийм болохоор яаж л 1-2 жил ажиллаа тэгээд яг өөрийн гэсэн ингээд мастертийн үйлдэл илүү дээрах гэж бодож байгаа. Яг Цэнгүүнэгийн хувьд яг өөрийн гэсэн одоо бизнесийг бий болгоё гэсэн бодол бас байна уу? Vision-д нь тийм юм байна уу? Одоо алсын хараанд нь цаашдаа одоо Cornell Tech энэ том хөтөлбөрийг төгсөөд цаашдаа одоо карьераа юу гэж харж байна? Ажлынхаа алсын хараг юу гэж харж байна? Би ер нь бол одоохондоо болохоор яг product management, тэгээ product marketing management-ийг ингээд ямар нэгэн том технологийн компанид ажиллая гэж бодож байгаа. Гэхдээ яг ирээдүйд болохоор бас өөрийн гэсэн ингээд business start хийж бодож байгаа. Одоо болохоор юу AI бас энэ хөгжсөн. Тэгээд agentic AI гэж байгаа. Team on дээр төлөвлөсөн бас юу fintech гэдэг одоо ингээ хүмүүсүүд бас юу financial investing янз бүрийн тийм мэдлэг ингээд бүх хүмүүс байхгүй бас тэрүүнтэй ингээ холбоотой юм хийвэл гоё гэж бодож байгаа. Тийм. Одоо ингээл хүн болгон AI-ийн тухай ярьж байна шүү дээ. Зарим одоо жишээлбэл хүмүүс за одоо AI бидний одоо ажлыг байхгүй болгох гэж байна. Эсвэл AI биднийг орлох гэж байна гэдэг ч юм уу тий. Одоо жишээлбэл нарийн бичгийн ажил жишээлбэл ингээд agentic AI-аар одоо replace хийх үү гэдэг ч юм уу тий. Тэр тал дээр юу гэж бодож байна? Ер нь бол ингээл одоо яг AI байгаа. Тэгээд AI-аас ер нь цугтах ингээд юм байхгүй байна лээ. Тийм болохоор яг AI ингээ яг хэрэгэл сурах хэрэгтэй. Яг одоо жишээлбэл
ажил дээр ингээл маркетингээр бүх юм ингээ AI ямар нэгэн нөө social media-гаар пост бичээл, email, marketing, workflow гэл бүх юм ингээ нөө automate хийгээд тэгээд AI ашиглаж байгаа. Тэгэхээр хамгийн чухал юм нь болохоор өөрөө ингээ яаж тийм технологиг ингээ manage хийж чадах вэ гэдг нь яг амар чухал болоод юм тий. За тэгвэл ингээл да зингүнээ яг одоо AI-ыг яг яаж ашиглаж ийн өдөр тутамдаа магадгүй одоо мэйлүүдээ автоматар бичүүлж ийн үү гэдэг ч юм уу тий. За дөнгөж бүр ингээ AI мэдэхгүй байгаа хүмүүс за ийм юм ашиглавал бас айгу гоё юм байлээ шээ гэдэг ч юм уу тий. Тийм их усруудыг бас хэлж өгөөл. Тий. Одоо болохоор янз бүрийн ингээд ер нь бол нөө юу LLM model гэдэг large language models гэдэг байгаа. Тэгээд нөө юу хүмүүсүүд мэдж байгаа ChatGPT, Google-ийн Gemini, одоо Claude гэдэг байна. За. Яг тэднийг ингээд ашиглавал янз бүрийн юм хийж болно. Одоо Atlas гэдэг бас байгаа. За. Perplexity гэдэг бас нэг AI agentic ингээ browser гэдэг бас тийм байгаа. Тэд нар болохоор ингээд одоо шилбэл Google Chrome browser-тэй адилхан тэгсэн мөртлөө ингээ чиний өмнөөс ингээ юм хийж болно гэсэн үг. Жишээлбэл манай ингээд имэйлийг хараад энэ имэйлийг юу хийх хэрэгтэй байна. За имэйлээс чи баг өмнөөс чи ингээ баг бичээд өгье. Одоо шилбэл би Excel-ийг ингээ open хийх юм бол одоо ингээд calculation бүх юмуд ингээд бараг чиний өмнөөс ингээд хийгээд өгч гэсэн. Ямар ч юу ингээд хийлмээр байгаагаа бичээл. Тэгээл өмнөөс чи ингээд хийдэг. Тэр амар гоё. Маш гоё. Маш их цагийг хэмнэж дээ тий. Тий. За тэгвэл хоёулаа ингээд да одоо нэг Монголд нэг маркетингийн менежер байлаа гэж бодъё. За ямар нэгэн групп компанид ажилладаг. За яг одоо ингээд шинэ жил болох чинь тий. За би ингээд нэг кампанит ажил явуулмаар байна гэдэг ч юм уу тий. Тэнгүүт яг ийм одоо бодтой жишээ гэх юм бол за чи яг энийг ингээд ашиглаад ингэж одоо маркетингийнхаа одоо компанид ажлыг явуулах юм бол илүү үр дүн гарах юм байна ч гэдэг ч юм уу. Яг тийм нэг одоо зориулсан одоо Монгол нэг маркетингийн менежерт зориулаад нэг зөвлөгөө өгвөл. Яг хамгийн минийс яг чухал юм болохоор яг янз бүрийн зөв яг маркетинг технологийнхаа платформыг сонгох. Тий. Платформоо зөв сонгох. Тий, зөв платформоо сонгоод одоо шилбэл имэйлийн CRM гэдэг бас янз бүрийн ингээд платформ байгаа. Тэгээ social media managing платформ байна. Тэгээ бас эдгэрийн бүгдээ нэг нийлүүлсэн workflows байна. Яг тэрийг зөв сонгоод тэгээ тэрүүндээ train хийгээд тэгвэл илүү үр дүнтэй гэсэн үг. Тий. Одоо жишээлбэл за харьцангуй одоо энд Корнелч гэдэг ч юм уу ингээд олон улсын зах зээл дээр ажиллаж байгаа хүмүүс англи хэл дээрээ бүгдийг хийгээд явуулчих болж байна. Монгол дээр жишээлбэл бид нэр яг л монголоор одоо монгол хэрэглэгчдэд зориулж байгаа тохиолдолд тэрийг одоо яаж бас ингээд ухаалгаар зохицуулж авч явах боломж байна гэж харж байна. Одоо жишээлбэл ChatGPT-гээр ингээд англиар ингээд бичиж болно, бас монголоор бичиж болно. Тийм болохоор ингээд бүх юм одоо амар болсон. Гэтэ хамгийн бас чухал юм бас яг ингээд хүн ингээ өөрөө бас ингээ шалгах хэрэгтэй тий. Яг ингээ ямар нэг юм пост хийхээс өмнө ямарсан өөрөө ингээ шалгаад чек яг ингээ хянаж тэрийг явуулахгүй бол тий. Бас нэг тийм тохиолдол гарч ирсэн. Одоо нөгөө нэг бүх уулзалтуудаа агентаар хийлгээд явж исэн чи тэр дунд алдаа гарангуут тухайн хүнтэйгээ уулзалт тоглосноо чиний календар руу явуулаагүй тохиолдол гарангуут нөгөө хүн маань цагтаа ирсэн байдаг. Гэтэл би одоо жишээлбэл цагтаа очиагүй байвал ингээд айгүй хэтгэлцлийн зүрх үүсээд тэ одоо явах ёстой ажил маань буруу явдаг ч юм уу тэ. Тэгэхээр энд бас нөгөө AI чинь бол төгс болоогүй байгаа. Тий, hallucination гэж байгаа тийм бас тий. Тэг эргээд бас нөгөө химэл оюухан бол зүгээр ингээд түүл хэрэгсэл гэж харах уу эсвэл энэ одоо бизнесийг явуулах айгүй чухал. Зөвхөн хэрэгсэл гэдэг талаасаа хараад бизнесийг явуулах үндсэн зарчим бол хэвээрээ байгаа. Яха ер нь бол одоохондоо тийм байгаа. Гэхдээ ирээдүйд юу болохыг мэдгүй. Artificial super intelligence гэж бас янз бүрийн байж л. Тийм тий. Одоо ерөнхий юм ухаантай болчвол одоо хүнээс илүү одоо давуу гарах. Одоо AGI гэж яриад байгаа шүү дээ. General Intelligence гэдэг бол. Яг одоо тэрэн дээр жишээлбэл салбарын хүмүүс ер нь юу харж байна? AGI одоо хэр богино хугацаанд бий болох гээд энэ роботууд ингээл хүмүүсийг ингээл амар хурдан орлол явах юм уу эсвэл тэр бол нэлээд бас хугацаа авах юм уу. Гэхдээ ер нь бол ингээд ямар нэгэн юу repetitive tasks жижигхэн таскуудыг болохоор одоо ингээл орлол явж байгаа. Гэхдээ бас хүмүүсүүд өөр ингээд бүр тэрнээс илүү creative илүү important юмуд дээр харин хүмүүсүүд ингээд ажиллах бас боломж өгж байгаа гэсэн үг тий. Зөв. За тэгээд
ирээдүйд бол ерөөсөө л AI бүх зүйлийг одоо ингээл бүх зүйлтэй холбоотой болох нь ойлгомжтой болчлоо. За тэгвэл яг тэрэнд одоо бид нэр өөрсдөө яаж бэлдэж одоо хүн болгоо ингээ Cornell Tech-д бас сурах боломж байхгүй ч гэсэн яг өөрийнхөө арга замаар яаж хурдан суралцаж болох вэ? Тэр дээр бас гоё зөвлөгөөнүүд өгвөл. Тийм. Одоо болохоор хүмүүсүүд ингээд заавалчгүй ингээд код бичих ингээд албатай биш. Заавалчгүй тийм мэдэх албагүй. AI болохоор бас нөө vibe coding гэж байгаа. Тийм болохоор ингээд юу ингээд хиймээр байгаагаа бичээд тэгээд AI болохоор таны кодыг ингээд бараг бичээд тэгээд яг хуу technical бас хүмүүстэй ингээд ажиллаад тэрийг ингээд илүү improve хийж олно. Гэхдээ ямар ч сан заавал ч ингээд team амир Python тийм мэдэх албагүй. Тийм болохоор ямар ч сан ингээд try хийгээл яг түрүүний л хэлжсэн үйлдэл аваад хурдан үйлдэл аваад тэрийг туршаал үзэх юм. Янз бүрийн ингээд бас AI ингээд tools янз бүрийн ингээд юм шинэ гарч ирж байгаа. Тэгэхээр ингээд мэдээлэл аваад тийм яг ингээд хурцтай ингээд суралцаал явах нь чухал. За одоо ингээл амжилтанд хүрэхийн тулд ч хүн ингээл тодорхой ингээл алхмуудаар яваал те мэдээж ингээл алдаанууд гардаг тэрнээсээ бас суралцаал ингээ явж байгаа те Цэнгүүнийгийн үед ингээл амар ингээл алдчихсан үеэ санах юм бол тэгээд тэр алдаанаас ингээл чамд илүү их урам зориг өгөөд би тэрнээсээ сургамж аваад ямар амжилтыг тэр алдаанаас ургуулж исэн бэ тийм тохиолдлууд байна уу? Тий анх ер нь бол би яг төгсчөөд яг Лондонд King's College сурж исэн. Тэгтээ тэрнээс өмнө болохоор нөө University College London гээд тэрүүн нөө conditional offer гэдэг угаал авсан байсан. Баач ингээ яг бүх хичээл дээрээ A явах хэрэгтэй. Тэгээд яг ганц тооныхаа хичээл дээр хамгийн сүүлчийнх нь exam-д нь яг 50% нээсэн. Бүх юм ингээл яг A яасан. Баач сүүлийнхаа exam-ийг нэг 5% өгөөд тэгээд тэр conditional offer алдаад тэр амар их хүн тусч исэн яг тэр үедээ. Уул яг юмний бас хүчижсэн сургуулиасан тэр үедээ. Тий. Яа, тэр үед юу мэдрэгдэжсэн бэ одоо ингээл. Харин тэр үед жоохон өөрийгөө failure гэл тий бас амар ингээл negative thoughtтэй байсан. Гэтэ ер нь бол яг тэрнээсээ суралцгаа тий. За ямар ч сан би ингээд том онд ингээ анхаарах хэрэгтэй юм байна ингээд тэгээд бас энэ Cornell Tech нөө юу apply хийж байхдаа би бас нөө юу өөрийнхөө тооныхоо нөө дуулан ингээд нөө юу орж мараад бараг high school, middle school хүүхдүүдтэй ингээ хамт тоо бодож байгаа бүр тэгээд ямар ч сан суралцаал тэгээд дутуу тал яг юу байсан тэрийг нөхөө тэгээд харин одоо бас яг Cornell Tech ингээд байгаадаа бас баяртай. Маш их баяртай. Маш их бахархмаар санагдаж байна. Тэгээд ямар гоё юм те яг тэндээсээ бас ингээд хурдан гараад за өдөр тутмын одоо ингэж үзэл хоёлаа Cornell Tech-ийн Цэнгүүнийгийн нэг өдрийн schedule ер нь яаж явж байна? Өглөөнөөс орой болтол. Яг өдөр болгоо ер нь жоохон өөр гэхдээ хөвчлээ ингээ 1-2 ингээ хичээл, лекц тэгээд энэ семестр болохоор нөө юу product studio гээд тэр нь болохоор ингээ өөрийн гэсэн digital ингээ product-ыг ингээ өөр ингээ нөө юу хүүхдүүдтэй хамт нийлээд жишээлбэл computer science, data science, тэгээд хууль, design tech гээд янз бүрийн ингээ нөө юу өөр нөө юу програмын хүүхдүүдтэй нийлээд ямар ч өөрсдийн гэсэн ингээд шинэ product-ийг ингээд build хийх team ингээд бас хичээл байгаа. Тэр нь болохоор их хвчлээ орой бараг заримдаа оройны 7 цагт бараг дуусч байгаа. Тэгээд өөртөө ингээд яг цагаа ингээд тохироо тэгээ ажиллана. Тийм болохоор заавал ч ингээд яг за ингээд 2 цаг яг лекцэн суух биш ямар ч өөртөө ингээд ярилцаад яг хийх юмаа ингээд хуваарлаад Тэгээ нөө юу MBA бас networking те хүмүүстэй танилцаж тэгээд networking хийх нь амар чухал болохоор бас хөвчлэн 7 хоногт ажил нэг ивентэд явдаг те. Одоо хамгийн сүүлд уулзсан супер хүн гэвэл ямар хүн байна? Яг networking ивентээр уулзаал танилцаал тэгээд тэр хүнээс авсан бүх ямар сонин санаа вэ? Яг ингэж байж болох юм бэ штэ гэдэг ч юм уу. Тийм дон гэл авсан санаа ч юм уу тийм юм байна уу? Хамгийн болохоор зүгээр яг нэг хүнтэй таарсан болохоор нөө юу Cornell alumni Tony Chen гэдэг байгаа. Тэр болохоор амар гоё яг Cornell ингээ Tony Chen ямар ч ингээ мөнгө төлөөгүй. Гэхдээ Tony Chen болохоор ингээ өөрөө ингээ бүх ингээ Cornell alumni сурагчдыг ингээ хотбох тийм passionтэй. Тэгээ ингээ тэрүүнтэй ярихаар Tony болохоор ингээ Cornell ингээ одоо болж байгаа бүх юмыг мэдж байгаа. Тэгээд ямар нэгэн ингээ ideas юу байна гээд тэрийг ингээ холбож өгж байгаа. Яг
яг ингээд юу гоё яа нэгэд би одоо чи юу хүсэж ийн гэхэд би ингээд хэлэхээр ингээд за би чам тэр хүмүүсээ холбож үгүй гээл тэр амар гоё байсан. Өөрт нь байгаад байна шүү дээ. Тэр бол амар суперс хүн байсан. Яагаад гэвэл 7 хоногт ингээд мянган баг ивентэд өөрөө ингээд organize хийгээл яваад. Хөө яа. Яаж тэр болгоныг амжуулаад байдаг тий. Тийм амар суперс тэр хүн бол. Бас гоё йогагаар хичээлдэг байсан тий. Йогагаар хичээлжсэн. Тэгээд йога instructor certified байсан шүү дээ. Тэр туршлагаасаа хаваалцвал ер нь стрессээ яаж тайлж гин, ер нь ингээд чөлөө цагаа одоо яаж буцаагаад ингээд өөрийгөө цэнгэлж гин. Ер нь бага хахт манай ээж йог тэгээ нөө meditation тийм амар сонирхолтой байсан. Тэгээд бүрийг итгэхээс ингээд нөө багш байсан. Тэгээд тэнд ингээд ер нь багасаа л сугуулаад харж марчаал ингээд йог хийгээл явж исэн. Бүр тийм жоохон мөртлөө йог хийдэг байсан. Юу ч ойлгохгүй тэгтээ хийгээл явж идэг байсан. Тэгээд астрал төрж ирээ нөө юу сургууль мургуулны жоохон стресстэй байх үедээ нөө юу сургуулийнхаа жимдээ явсан чинь нэг анги гэсэн body balance гээд тэр нь болохоор ингээ нөө Шинэ Зеланд бас үсэн Les Mills body balance гээд нэг програм байт юм бэ. Тэр нь юугаар онцлог вэ гэхээр нөө йог, tai chi, pilatesийг ингээ хостуулаад тий хамгийн гоё юм болохоор хөгжимтэй ингээ хостуулаад ингээ хийдэг. Тий яг тийм ингээ програм нэг хэдэн жил явж байгаа. За би өөр нь бол амар ийм passionate юм байна. Тийм болохоор instructor бодоод бүр сертификат авал яах вэ гээд. Тэгээд ямар ч сан юу сургалтанд суугаад тэгээд ямар ч сан юу body balance instructor сертификат авсан. Тэгээд ер нь амар бас жоохон хэцүү байсан. Ягаад гэвэл хүний өмнө те ингээд гараад тайлбарлаад тэгээд яг ингээд зүг зааж чадж гинөө хүмүүсүүдийг яаж гэмтээхгүй байх вэ гээл те. Тэгээд тэр бас юу туршлага бас бизнес тэгээ бас ер нь career бас амар чухал байсан тийм. Одоо яг бүр амар стресстэй үедээ зингүнээ яаж одоо тэр стрессээс хурдан гарч ийн. Тийм ер нь бол тэгэл йоги заримдаа би бас энэ кампусынхаа Roosevelt Island нөө run club join хийсэн. Тэгээд run club бас өөр хүмүүст бас networking танилцсан. Тэгээ бас гүн. Тэгэл бас ер нь бол хүмүүсүүд ингээ хандлага тэгээд яг бодож байгаа ингээ зүйлсэн бас амар чухал. Тийм. Дандаа эерэг зүйл бодож одоо яа. Заримдаа би амар ингээ эерэг боддог. Заримдаа ингээд бас нэг амар сүргөөр бодож байгаа мөртөө эерэг гэсэн үг. Ямиг би хийгээд ингээ амар айживал бас ингээ боддог байхгүй. За хүнд ингээ нэг л амьдрал энэ юм тэгэл бүгдээ л баруун үхэн. Одоо барыг энийг хийсэн чи яа хийхгүйсэн чи яа ингээ жоохон нэг бодлоор ингээ амар негатив, нэг бодлоор жоохон позитив бас тийм. Хөөрхөн юм бэ. За одоо ингээд Монголд байгаа одоо юу гэдэг за би ингээл сургуулаа сонгоё гэж байгаа залуу хүүхдүүд эсвэл ингээл нэг ингээл гацалтанд орсон хүмүүс байдаг шүү дээ. Одоо ингээл нэг газраас эсвэл ингээл удаан байгаад нэг шийдвэр гаргаж чадахгүй ч юм уу тий. Би одоо яг яахаа ойлгохгүй байна тий. Би одоо яг юунд ч дуртай одоо юу ч хийх гээд байгаа юм ч гэдэг ч юм уу тий. Тэгээ яг тийм хүмүүст хандаж зөвлөгөө өгвөл одоо ингээл маш олон ингээд хөгжсөн орнуудад бас сураад ингээд явлаа. Яг тийм хүмүүст хандаж зөвлөгөө өгвөл яг юу гэж зөвлөгөө өгмөр. Яг үнийг хэлэхэд би бас яг нөө юу ахтвах ингээд төгсчөөд яг юу гэхээ ерөөсөө мэдэхгүй байсан. Бараг хууль сурах уу, бизнес яах уу, economics аюу олон сонголт байгаа гэдэг. Арт маркет бодсон. Тэгээ үнийг хэлэхэд би бас өөрийгөө нэг сайн яг тэр үедээ таньж мдэггүй байсан. Тэгээд яг юу сурах вэ гэж бодоод тэгээд ямар ч эдийн засгаар сурыгээд гэхдээ эдийн засаг сурсныхаа дараа ч гэсэн би өөрний энэ зүг байсан уу байсан уу гэж бодож ирэлтэй хамгийн чухал юм ингээд try хийгээ тий үзээ тэгээд яг нэг юм хийж яг би юун дуртай юм дургууг мэдэн тийм болохоор заавал ч ингээд яг за би энийг хийх ёстой ч юм уу яг хийх харахгүй ямар ч ингээд яг тэр үедээ ингээд зүг гэж бодож байгаа юм try хийгээд тэрнээсээ ингээд суралцаа тий өөрийгөө таньж мэдэх нэг тий айгуу чухал юм байна гэж хэлсэн тий. За одоо ингээд нөгөө Корнелийн энэ экосистем дотор байхад Монголд одоо ингээд өөрийгөө дайчлах боломжтой тийм залуу хүмүүст өөр ямар боломжууд байж болж байна. Одоо ингээд тэтгэлэгт одоо бүртгүүлээд тий. Өөрөөр одоо жишээлбэл яаж амьдралаа өөрчлөх боломж байдаг ч гэдэг ч юм уу. Яг тийм боломжтой тийм сувгууд гэвэл ямар хуу сувгуудыг бас олж харсан бэ. Яг би одоо ингээд нөгөө дандаа эргээд нөгөө Монголдоо яаж одоо ямар нэг юмыг буцаагаад өгөх вэ гэдэг ч юм уу тийм юм айгүй их бодоод байгаа. Тэгээд тэр ч утгаараа энэ подкастыг бас хийгээд
энэ чинь ингээл нөгөө олж байгаа тэр мэдээллүүдийг магадгүй одоо нэг сонсож байгаа хүн маань сонсоод хөө ямар гоё юм бэ те ийм бас боломж өгд юм штэ тэгвэл би яагаад оролдоод үзэж болохгүй гэж гэдэг тэр урмыг л өгөх гээд байгаа гол зорилго байгаа болохоор тий Одоо ингээд ер нь интернеттэй байвал бүх лаймын сурвал нэрээ сурж болж байна те. Тий яг artificial intelligence гэх хиймэл оюухан тэрийгээ ингээд яг өөрөө ингээд сурах амар их боломж байгаа. Тэгээд бас нөө сургуулиудад янз бүрийн ингээд application явуулахтай хамгийн бас чухал юм ингээд өөрөө ингээд яг би юу build хийсэн те тэр нь амар чухал. Хүмүүсүүд ингээд зүгээр л volunteer хийгээд ч юм уу ингээд яг ингээд ижлэхэн юм ингээд яагаад идэг. Тэр болохоор яг чиний яг uniqueness чи юу вэ? Чи яг одоо онцлог чанар чи юу юм гэдгээ. Онцлог яг чанар тэгээд бас би нөө сургуулиудад бас apply хийж байхдаа бас ингээд яг бодоод яг ингээд ер нь амьдрал ингээд хийсэн ингээд зүйлийг ингээд харахаар би яг юугаараа ингээд бахарч исэн бэ гэх тий. Яг тэрийг ингээд бодоод яг онцлог дээрээ ингээд фокус хийвэл. Ер нь бол одоо боломж бол хязгааргүй нээлттэй байна. Тэгээ бас интернэтэд бас янз бүрийн тэтгэлэг байгаа. Одоо энэ Cornell болохоор би нөө Forte Fellow гээд бас нөө юу partial like scholarship авсан байгаа. Тэр нь болохоор нөө эмэгтэйчүүдийн leadership-тэй team амыг дэмжсэн. Тэгээ сургуулиас шалтгаалаад янз бүрийн ингээд нөө юу opportunities боломж зөндөө байгаа. Боломжууд бас их гарч байна. Ямар гоё юм бэ те. Forte Fellow гээл Австрал яг ингээд бүр дижитал маркетингаар нөгөө юу төслүүд бас хэрэгжүүлжсэн байлаа шүү дээ. Тэгээд хамгийн гоё санагдсан LinkedIn дээр нороод харахаар яг хийжсэн бүх зүйлсүүд айгүй тодорхой бичсэн. Тэгээд би яг юу хариуцдаг байсан, миний хариуцсан ажлаас ямар үр дүн гарсан гэдгээ ингээ айгүй тодорхой бичсэн байсан шүү дээ. Тэгээд яг чиний өөрөө чи ингээ амар гоё бахархаж исэн, өөрөөрөө бахархаж исэн тэр мөч байна. Одоо яг би нэг ингээд өөрөө ингээ хийгээд ийм санаачлаад ингээд ийм үр дүн гаргачлаа гэд. Тэгээ LinkedIn дээр бас нөө юу ямар нэгэн туршлагаа би бичихтэй нөө Google-ийн XYZ гэдэг формула гэх team template байгаа. Тэрийг ашиглаж яг юу хийсэн тэгээд яг ингээ ямар impact гаргасан тий. Жишээлбэл одоо хэдэн зуун ингээ сая ингээ долларын юм ингээ ихсгсэн ч юм уу эсвэл борлуулалтыг өсгсөн эсвэл зардал хэмнэсэн гэдэг маркетингийн янз бүрийн тий social media-га ингээд grow хийсэн гэдэг яг ингээд яг юу хийсэн тэрийг ингээд concrete-ээр яг тийм гаргаж XYZ гэдэг аргачлалыг ашиглаж юм шүү дээ. Энийг бас мэдэж авал бас гоё. Цааш нэрвчлүүлээ судлаад яг өөрийнхөө магадгүй одоо CV-г яг тэгж өөрчлөл бас гоё. Үр дүнтэй хань шүү дээ. Тэгээ ер нь бол нөө юу яг хойш дахь ажил минь болохоор BSP гэдэг нэг стартап дэсэн. Тэрүүнд болохоор би баг яг ингээд анх орж явах нэг 10 хүн л байсан. Тэг ингээд сүүлдээ баг 80 100 хүн бодлоод явсан. Тийм болохоор би яг хамгийн анхных нь ингээд маркетинх нь яг хүн байсан. Ямар хөө тийм ээ. Тэр нь бас амар гоё санагдсан. Ягаад гэвэл яг ингээд юу ч байхгүй юм ийг тий ингээд build хийгээд амар суралцаад тэгээд бас нөө юу маркетинг тимийг ингээ бүрдүүлээд тэр бас гоёсэн. Маш гоё байна. Тэгээд энэ их гоё туршлагуудаа бас хаваалцсанд маш их баярлалаа. Тэгээд миний асууж амжаагүй эсвэл хэлмээр байгаа орхигдуулсан бас юм байвал бас биднэрт хэлээч. Юу нь бол би бас бодож явахт ингээ заавал ч хүмүүсүүд тийм том компанид ажиллах бас албагүй тий. Би ингээ бас яг ингээд өөрийнхөө ингээд явсан ингээ journey бодохоор яг хамгийн их сурсан газар болохоор яг жижигхэн стартап хэлсэн мэлээ. Юу нь бол тийм байна тий. Тийм болохоор ямарсан стартап team амд ингээ бас ажиллаж бас болно. Заавал ч тий big company албагүй гэхдээ тий. Яг нэг өөрийнхөө дуртай. Яг л нэг төрөний хийснээр дуршаад үзэл. Юунд дуртай дургуу гэдгийг ойлгоод урд нь л урагшлах хэрэгтэй юм байна тий. За тэгээд цаашдынх нь ажил амьдралт нь бас маш их аз жаргалыг хүсье. Тэгээд Cornell Tech-ийн MBA-ийг төгсөөд бас маш гоё өөрийнхөө Цингүнэ гэдэг нэрийг гаргасан, эсвэл Монгол гэсэн нэрийг гаргасан гоё бүтээгдэхүүнүүдийг бас хөгжүүлээрэ. Тэгээд эргээд бас Монголдоо ингээд эргэж ирээд сурч мэдсэн зүйлсээ бас хуваалцахыг бас хүсье. За баярлалаа. За маш их баярлалаа. Цаг зав гаргасанд бас маш их баярлалаа. За подкастэнд бас амжилт хүсье. За баярлалаа. За ингээд
цаг гаргаж үзсэн та бүхэндээ бас маш их баярлалаа. Тэгээд хэрэгтэй бас мэдээллүүдийг өгөхийг хичээлээ. Тэгээд хамтдаа байгаарай. Subscribe бас дараарай. За баярлалаа.